За сүрэг тарга сайхан зусч байна. Сайхан. Сайхан зусч гин үү? Сайн явж гин үү? Оо сайн явж байна. Ажил албар өндөр. Өндөр. Аян зам далжаалгүй явж ирөө. Ажилгүй сайхан соёл түүхэд ч юм чинь ингээд явахаар ардынхаа олон сайхан хоол цайг бас ингээд явах чинь баг ядаргаага баг тайлбар эмчтэй гэж юу? Тэ? Монголын сайхан агаалтаа тэгээд хүн ядарч ийн гэж шийдвэд бас энэ бас их орны заяа гомдох үү? Тэг шүү. За ажил төрлийн тавлаг. Тавлаг. 100 жилийн болж байгаа шүү дээ. 100 жилийн босгон дээр бид нэр Уранга аймгийн богсон маань тий. Бэлтгэл ихтэй. Бэлтгэл ажил ихтэй. Ажил ихтэй. Ерөнхийдөө үйл ажиллагааны зохиогоод явагдаж байна. Бэлтгэл ажилдаа орцсон байгаа. Энэ манайхан бүгд ажил ихтэй л шүү. Хөдөөгөөс нэгдүгээр байгаараа бид нар тойрлоо. Нэлээд бас бэлтгэл ажилтаа малчт маань. Дор бүрнээ л одоо сайхан 100 жилийн энэ сайхан түүх сэргсэн сумын сайхан говьлж байна. Тэгээд бас ногоо цагаас бас их дургаар сайхан жил болох юм шиг байна энэ жил гэж одоо өгчүүд бас сайхан ярьж байна. Тийм манайхан энэ жил сайхан ногоо эрт гарлаа. Сайхан байна. Нүдээр явж яхаж гэсэн мэднээс. Ногоо эрт гарсан. Мал твэрчлээ ер нь. Тиймээс хамаалт маань гэсэн бас тэгэл өөж байна шүү дээ. За өнөөдөр манай Асхи туурхтан баримтат цуврал нэвтрүүлгийн баг хамтлаа 3 дугаар ихтэйгээ танилцсаар ингээд наран урах зүг рүү гараад нар зүг таарна гэж байгаа тийм ээ. Нар зүг таарна. За ингээд энэ одоо ямар газар ирсэн? Танай багийн газар нут дээр байна уу? Энэ одоо яг манай бутг уу? Одоо ингээд манай багийн газар нут дээр байна. Энэ жил инк харин гайгүй сайхан төл авсан байгаа. Тэгсэн үү? Тий. Одоо бид нэр ийшээгээ манай 100 жилийн босгон дээр Монгол улсын авар малчин гэдэг эрхэм цолыг хүртсэн нэгэн авар малчны доочин. Авар малчин маань бас түүхтэй тэднийхэн маань. Хөдөлмөрийн Баатар, Тэмээчин Баатар 4 авраг байдаг манай суманд. Тэрний Жансан аврагын хүү болох Бат Хотох гэж улсын авар малчид очих гээд бид нэр аяны жолоо залсан байна. За сүрэг тарган сайхан зусч байна. Сайхан сусч байна уу? Сайхан зусч байна. За витачтай мөн танахыг олох гэж нэрээ илгэн авч гин авч гин. Ирээд нөгөө байхгүй байна. Малдаа авчичаагээд. Тэгээ хойдлын толгой дээр гараад дурамч чинь юунаасаа гараад хотноосоо гараад ирэх. Көм айдаг олоо байсан. Айлаач одлоо хүнээ олсонгүй. Тэгээ багийн дарга маань 5 зүгрэл 5 хошуу мал руу дурамцсан мал дээр байхгүй байна гэсэн. Ой доор хотноос гараад ирлээ шүү дээ гэнэ. Харин чоолж жилтэй. Энэ жил ногоо одоо нодингийн хувьд бол хэр урагч байна. Ноо сайхан байна. Эрдийдлийн энэ жил харин ястай өөрийн гушүүр гээл тэгээ засч ихтэй байсан юм. Тэгэл за санзраал тэгэл ногоо ер нь ирээ мэдгээл үдсэндээ тэгэл одоо нэг юм дурн малгай сайхан болж байна. Ногоо тэрнээс хойноос засвар ороод ихтэй сайхан. Би Хөвсгөл аймаг Аранга, Үүрханга, Баян хонгор, Завхан гэдэг аймагуудаар Өмнө Говь гэдэг газруудаар явлаа. Нийтдээ бол ер нь бол сайхан болж байна. За ер нь хөгчүүд бол сүүлийн 3-4 жил ер нь гэж одоо манай энэ говьд өргөн дэлгээр нэг нэлээд цартай газар идэх юм шүү ногоо ер нь. Хур бороо ордгоо жил байсан. Хур бууж нэг ногоо цагаа ургаад их сайхан болж иргээл. Их л ам сайтай байна. Нийтээрээ сайхан болох байл гэдэг. Тий, сайхан. Тэдэн жил одоо малж байна. Энэ нутгийн. Би ч одоо 30-т ч ууж жилэл малж байна. Нарийн да хөвгтээс малнаас хүн дээрээгүй дээ ер нь. 4-5 жил сургууль суусан байдیں۔ Тэр их хоромтой гээл тэрнээс хойш ер нь ер хүн дээрээгүй. Шотан мал найжууд байж байна. Хүн тэгээд ер нь насаараад малцсан байдаг. Тэгсэн байгаа юм тэгээд хуурга ичнээс ахуулаад ихийнхээ хэвлээд байхаас ахуулаад тэрнээс хойш тэгэл уулмал дадлага туршлагатай болоод байна. Нэг юм бодооч юм. Танаа аавынхаа тухай бас нэг яриа шүү дээ. Энэ нутагт Тэмээчин Баатар 4 хүн байсан нэг. Тэрний Отгон Баатарнд байгаа юм. Тэрний Отгон Баатар. Тий. Тэр 4. 4 дэх. Тий 4 дэх. Нэгдэл нэг үү? Нэгдэл нэг үү? 4 дэх. 4 хүн. 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 4 хүн.
тэрийг мөн залгуулаад тэр малыг маллаа байж л. Танаа тэгэхээр нэгдэл нийгмийн үед байсан. Цэглэг байх байсан. Тэр үед чинь л өстой нөгөө Хөрчин Баатар, Тэмээчин Баатар нөгөө 5 шум мал чинь ингээд нөгөө тийм тэгээд тийм англиад англиад явдаг байсан юм байна шүү дээ. Тугуул хариултыг хүний чинь бүр суваа үнэг хариулдаг хүний чинь бүр ингээд тий. Тий, өстой тэрийг үл өстой англиад хариулдаг байсан өстой. Одоо тийм ч байхгүй тэгэл одоо бол өстой эрх дураар анчулсан юм уу гэхээр өстой. Өөртөө базаал нэг нэр өгч тийм шүү. Тий, чадлыг хэрээр л тэгэл одоо малыг бол үццгааж өндөө өстой. Мал маллах ухаан талаас ариун сайхан туршлагаас хаваалтай шүү дээ. Залуу үедээ. За мал тэгэл маллал яг л улаарай дагаал явхад ч юм бурууд нь ч байдгүй юм нэстэ. Мал дагсан. Тий. Дагсаар яваал идэв. Сүүлийн бүлэг жоохон цаг нь хүндрээл. Хэсгэцүү болол багчул юуг бол цуцааж байна. Ер нь шантраагаал. Ер нь залуу малчин хүн нь одоо ер нь багсч байна. Чиргөө багсч байна. Тэгэл нэг хэсэг нь бол ер нь залхтал ангаа дийлхий бас. Сорж байна гэж. Шалгалт аваал. Шалгалт аваад. Тэр шалгалтыг даван туулах тэнхээтэй. Тэг үзээ. Бэлтгэлтэй хөлбөрч байх хэрэгтэй. Тий, бэлтгэл юутай байхад бол ер нь гайгүй байна. Гой басч. Нэг төвдөөд гоё юм алгал байдаг. Нүүд суугаал авцгсыг нь болол. Тэгэл өвөл ирхийн мэдэж байгаас хойш тэгэл бэлтгэл сайтай байхад бол тэгэл ер нь давна л гэж үзэж байна шүү. Гайгүй сайхан давлаа анжлын байнд. Энэ 5 хоршоо мал маллах 5 өөр ухаан 5 өөр арчилгаа юм. Тэгэлгүй яг мал тухайд нутаг уснаас авахгуулаад тэгэл юусэн учиргүй яг толгойцоо. Нилээ малчин хүний нилээ өндөр бол нилээ даацаас ачаал нилээ өндөртөө болно гэдэг. Бусад бол одоо 5 шуу мал биш 2 шуу 3 шуу байж болно. Гэхдээ 5 л нэг малнагдаж бас амаргүй биз. Өө чанга штэ юу ярьж байгаа юм бэ? Тэрний чинь нутг нь бас хамаг гол нь. Нутгнаас зөрөөл болохгүй шүү дээ. Нутгын зөө. Тий, нутгын зөрөөл. Бог мал бодбол бэлчээр. Бэлчээр нэгүйтэй л. Тэгэл тэр чинь дуундлаа тэгэл тавуулангийн үзээл байгаа юм да. Тэгэл үнтлаад үзээд байгаа нэг. Дунд нутгийн дундчилж. Яг айлаллалт нэг гаргачихгүй. Дундын барайл тэгэл говьтой уулговьтой нагаалтай уулгааштай тэгэл. Тэр бэлчээрийнүүдийг бас эхлээд явж одоо судлах бах тий. Хаана одоо энэ шүү. Энэ мал энэ сууд очиод буудаг байгаа үстэй. Тий, ер нь тэгэл өөр очлонгоо бол одоо тэндээс тэр хүртэл тийм ургамал юутай ер нь. Тэгсхийгээ байхад бол дунд нь байгаад байх жишээтэй л гэж үзээ шүү дээ. Малчд бол урам судлаач хүмүүс байдаг гэж боддог баг. Энэ олон төрлийн ургамлыг бол малчин хүн л тань. Тэгээд энэ өөрөө тэгээд нэг тэр маланд эдэшин. Энийн тэр маланд нь бас юм болно. Ингээл тийм ээ. Тэгэлгүй яг тэр чинь бас тэгж сэтгэлийн таатай газар тогтоохгүй шүү дээ чинь бас. Кичэн сайхан хоолтой байгаа чор гусуу байхгүй бол тогтохгүй шүү дээ. Хоёр хооцоогүй байвал түүнтэй адилхан. Тэг нь юусэн мал тийм ээ. Адилхан. Тэр нэг өөрийн нэг таатай он тоолн дээр нь лаятаа хоргоохгүй бол тэр кичнэн сайхан цагаалж монголчин торгоогоод. Эсэн тэмээ бол 2 3 хоног тэгэл байж чадахгүй шүү дээ. Эсэн 4 хоног. Тэгэл юусгүй. Тэр бол юу ч юм биш л тоохгүй шүү дээ. Нөгөө шоргол байхгүй бол өстэй. Тэгээд өөр сэтгэлээр хямраа. Сэтгэлээр тэрийг эзэндээ гомдол. Ястаа гомдол харж идэж байгаа босоод цавн зүгээр. Идэгч үү зүгээр. Эзэндээ сайхан алдаг. Богат 2 бол бас тэгэл бас гайгүй юм аа. Ер нь тэгэл нэг төлдөө нутган дараал яваад байх. Энэ 5 шуу мал маллахад танд ямар мал нэлээ арчилгаатай шаардж байна. За тэгээд арчилгаагүй малч алгал байна. Ер нь цөмийн л арчилж байна. Тэгэл энд байгалийн дамаын цаг жоохон хүнд байгаа үед бол тэгэл тэмээ ер нь бол жоохон өөрийгөө бас аваа явчихдаг мал уу? Гайгүй. Явна. Тэгтэл хоолны дагуулахгүй бол нэмэргүй шүү дээ. Бас ёстод ороо идэх ядгаа алдан шүү дээ. Энэ эргүүлгээд энэ цулбар оролцохгүй. Тий. За ингээд тоонох шиж байгаа. За хаанхын гаралтай огшил байна. За энэ бас ягнаш авдар. Хойно ингээд юу зүүн аймгаас харалтай энэ цэрэн дэжид
Тэгтээ намын хонгорын төл гэж сумаар гомаа энэ ухаамрыг би. Шазаал өрөөнд. Хэдэн наснаас нь байсан? Таш 4 настай хэдэн л байсан маар. Аа. Сая олонд л уяал хэлсэн маар та. Хэдэд явж байна? Оос чи сайн оролцсон энэ гэж чинь. Бас ногооцоо идээгүй бас тэр үе жон гантай байсан тэгээ. Азраг одоо хаанасаа? Азраг хүн чинь нэг хүний бураа гөрөж байгаа унгадуу та. Тийм үү. Хэдэд авч байна? Яа яагүй битүү азраг. Одоо энэ жил үе. Тэгээ энэ жил л үех гээд байгаа. 100 жил гэгэлдээд байгаа ба шүү. Хүлээж чадаад адуу. Хөлн хөнгөрөөл өөрөө сойгоол. Монгол адуу ерөөсөө тэгээд ерөөсөө уяач хүн адуу хоёр чинь бас ингэ наадам дөхөөд ирэхээр ингэ гэгэлзэдийн ингэж л шүү дээ. Наа ухшаал бол зайтай гэсэн ер нь бас тэгээд. Тэгээд бас нэг сайхан хямар даастаа нэг Монгол адуу гэдэг бол Монгол адууны ёс жайг нь сайхан шүү дээ. Түүх бол яривал одоо эртний хүн нүгүү үеийн ухшил Хүлэг Баатрин ухаан донд алтан туугаар туурайгаад дэлхийг томголж атаат найсыг зүгээрээс та тэр сэлэм зумыг сөрж явсан тийм сайхан одоо Монгол адууны ухшил гэж төрийнхөө сүлд нь мөнхөрсөн. Тийм шүү дээ. Төрийн сүлд. Төр усыг бий болгоход зүтгэж явсан энэ Монгол адуу гэж ийм л бахархмаар хүний дайны ухаантай адууны хазаар ногтыг бол дээдлж явдаг тийм ээ. Тэглэг байх юм. Бэлгүүснээс дээш. Бэлгүүснээс дээш. Аргын дээгүүр алхаж болох уу? Уурган дээгүүр алхаж болохгүй гээл тэгэл. Уургыг бол бас дээшээ тавь. Тэгэн шүү дээ. Уурга тэр баруун хатдаг. Хоймор бол ерөөсө хазаар ногт эмээл ер нь адууны хэрэгслийг бол байсан хүн алгадгүй ер нь. Адууны одоо энэ бүхэл одоо хэрэгслийн мөр айл гэрийн одоо хоймор гэж байна шүү дээ. Бүр дээр тий. Тийм алтан адууны толгойд байгаа энэ чинь юу ярьж байгаа юм нэстэй. Тий. Эр хүний ганц хэмэр Монгол адуу гэж заах. За энэ Монгол адууны одоо энэ жоохон яс алдагдж байна уу? Уяхад одоо яаж ирлий зулж байна уу? Яаж ирлий зулаад байна. Одоо бол яг л цаг үедээ ер нь энэ 25 байсан бол одоо 50 адуу ер нь тэгжил дэхгүй болоод байна. Би ч одоо мэдэхгүй ерөөсө Монгол дул адуу их үзсэн тэгэл. Тэгээд зав зайгараа л тэгж ингээл нэг сонирхлын дагуу нэг өвлжин тийжээчээл 100 ганц уралдуулчихжээ тэгэл ер нь шалихгүй л байгаа шүү дээ. Тэрний хажууд бол 10 уралдуулчаал байж шүү дээ. 100 тэжээс ус. тэгэл байж энэ. Тийм тэр чинь бас зав зай шаардах юм аа. Тэгин. Одоо энэ шив хэд уралдуулчихар болсон хаврал тарган байсан мөр тэгэл. Ой чадахгүй тэгээ. Адуу бол эзнээ хайж явдаг юмсэн. Эзэн тэг гэсэн. Адуу хоёр чинь ингээд өөрөө нэг уулзцаараа тэр сайхан юм хүрдэх юм шүү. Тэгээд ер нь хурдан байт юм шүү. Хурдаад бол эзнээ ирж явдаг л гэдэг шүү. Яс тэгээд эзнээ хайж явдаг хэл бас амар үг байгаач. Хүн болгоо ядахгүй чи өөрөө бас эзэнтэй. Тий, тэгээд эзэн дээр л ястаа хайрлагдаг. Ястаа тэгээд. За, адууг бол одоо хүн болгон өөр өөрийн шинж хурдан борыг таньдаг. Таны одоо өөр юм бас нэг сайхан өвдөгдөж ирсэн хурдан борыг одоо шинж хөтлөөс нь бас нэг тайлбарж өгөөш. Одоо нүд хаамар сагсаа тэгээд тий. Хараа мөсөөрн тэгэл ажинда ер нь л. За. Ер нь хуулгаар тэгэл илсэн бүсийн харамдаа тэгэл. Тэгээ миний хараад шалсан чим багал харагдаад байгаа юм тэгэл. Тэгтээ бас үг түүхээс хурдаад бол тасраагүй ямар байх вэ таны хувьд? Нүд хурцл дээр байна. Хурцын яаж илэрх вэ? Ямар ер нь хараа мөсөөрн тэгэл ер нь нүд ялбаа. Өнгө нь ямар байх вэ? Өнгөш янз бүр бай. Одоо хонин шарга нүдтэй одоо энэ бол өстой бүр хонин шарга нүдтэй адуу шүү дээ. За хонин шарга нүд над өнгөтэй ямар асал ховор хонд нүдтэй адуу байгаа. Юу илэрхийлэх вэ? Ер нь зүгээр юм шиг үлээ. Ер нь ялгаа байхгүй л байна. Тэгтээ тэгэл ер нь хамрын одоо сагсаа том байв. Хамрын самсаа тий. Том байвал ямар? Сайн талдаар нь шүү дээ. Ер нь сайн шүү. Тэр юу талдаар ерөөсө хурдан адуу хамрын самсаа сервэ юу сайтай байж ер нь сайн байгаа юм шүү дээ. Туурай ямар байх вэ? Туурай нэг том хэрэггүй цанд. Хумбан дуу тий. Хумбан байдгийг ямар авч ирсэн? Хумбан ч юу байх вэ? Бас нэг дундын л баймаар юм байна чи. Тэгээ гахаа махаа шалгаруулаад ирэхээр тэгэл гахаа махаагаар бас их гიშгэдгээ болоо явчихна. Нүдний өнгөөр нүд бол яг тухайн үедээ ядарсан гүүгээр л баргаж ялгараал юм шүү дээ. Тэгэл тэр өдрийн сайхан байгаа адуу бол энэ нүд ам нь янз л байна шүү дээ. Нүдний өнгө бол бас олон
талаас уяачд бас шинждэг. Хонин боронготой, улаан хөрөнгөтэй энэ өөрөө зоригийг илэрхийлдэг юм. Олон адууны дунд явах нь зориг өгөхгүй гэж бас илэрхийлдэг юм байлээ. Тэгээ нүдний давхраагаар нь бас ингэ шинждэг юм байлээ бас тийм ээ. За хамрын сагсаа том байвал одоо уушны багтаам цайтай, хоол газрыг туулах чадвартай. Ерөөс олон л одоо ингэ ярих юм бол одоо энэ дуусахгүй юм тийм ээ. Дор бүрнээ ингэ шинжийг гаргадаг одоо ташаа ууж мундаа гэдэг одоо чихний одоо уг үзүүр гэл. Энэ бүгдээ цаанаа уяач хүн болон өөр адууг хурдыг гэж таньдаг. За тэгээд мянган сайхан хөлөг байсан ч тэрийг ууж чаддгүй уяач байдаг. Ёстол нөгөө эзнээ хайж ирээд энэ намайг одоо тань миний хүчийг л одоо энэ уяач л одоо гарган шүү. Энэ таних байхаа гэж одоо хайж явдаг шүү сайхан хөлөг. Энэ жил одоо 100 жилэндээ та хэдэн нас байх гэж байна? 100 жилд тэр шөдлөн өрөө их мөр азар гурвал бэлдээл байна. Одоохон боллоо да хайр ирж байна. Одоо тэгэл тэр үнтэл уянда тэгэл малын ноос өнгөрн тэгэл бас зав зай бүл хүчин яхад тэгэхэд нэг нар ногоо цайхан боллоо тэгэл одоо нэг 100 жилд л зориулаад тэгэл байж л байна да. Байхад өдөр бүр амттай. Хотел хөлдөө өгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөө өгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Soft Leaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Soft Leaf. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт сонирхол нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг алдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Тэг3. Хаяг Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. $2018 оноос эхлэн зөөврийн сарвч хашааг хийж одоогоор 45 ширхэг сарвч 2000 гаруй хашаа хийсэн. Манай сарвч хашааны давуу тал нь банз модоор хийгдсэн нь нөмөр нөөлөгтэй. Төмөр зузаан хийц чанарын хувьд бат бүх нүүдлийн журмаар амьдардаг хөдөөнийхэнд өргөж тээх нүүж зөөвөрлөхөд авсаархан газар ухаж шон суулгах шаардлагагүй. Байгаль дээлтэй загвар хэмжээг захиалгын дагуу чанартай хийж орон нутгийн унаанд тавьж өгч үйлчлэх болно. Холбогдох утасны дугаар 80 85 99 99 57 19 57. Олоодэн нийлэн харагадаа
눈물인 생결의 한가에 민예호 온다한 어른 누지게 되다 어신 옷은 어떠가 민예호 한가 나른가 한가면 절강 하루선 어떠가고 헐럭인 사랑고에 준네 수갱 어럭선 어떠가고 하talın 들어있는 가주른 나가상 하나가라 와영 한가에 민네호 같이 아우슨 세태가 되덕드성 가리 울었은 어떠가 민네호 한가 나른가 한가면 설강 하루슨 어떠가고 헐럭인 사랑고에 준네 수갱 어럭선 어떠가고 모르는 걸로나 쇼이경 어르삿 뭉킨 생크를 한가에 민네고 모르는 가라가지 더고도 쪄서 그성 물어두 얼순 어떠가 민네고 한가 나른가 한가면 설강 하루슨 어떠가고 헐럭인 사랑고에 준네 수갱 어럭슨 어떠가고 싸워리다 호레 호라호레 호레 호라호레 호레 호라호라 баянга нуудсан шөө. За 4 зүг 8 зүгийнхаа уул усан сайхан хөгөөн аял тасруулсан нахтай гялалаа. Монголынхаа бүх ард түмэнд энэ сайхан малчин ард түмнийхээ үүх түүхээс өөрийн сайхан ариун туршлагаас хуваалцсанд нь талархаж байна. Баярлалаа. Дахин сайхан уулзах ерөөлийг бас өргөн дэвшүүлээд. За ингээд одоо дараагийнхаа малчин айлдаа сайхан хуучлаа да. За. Манай багийн дарагч бас сайхан дуулдаг хүн байна. Одоо яш замдаа явж байгаа сайхан дуулна. Сая л мэдлээ гэж. манай багийн дарга элдвтэй. За сүрэг царган сайхан тусч гинөө. Сайхан тусч гинөө та. Сайхан тусч гин. За та мөр хурдан. Яа эвлэг байна. Сайн эвлэг. Эвлэг. Сайн эвлэг дарга. Сайн сайхан. Суранга аймгийн мөр богдсон маань 100 жилээ. Тий. Бэлтгэлтэй байна уу тэгэл. За ер нь бэлтгэлтэй дээ шүү. Мөрөө цаагаал уяал. Тий. За хэдэн жил мөр үйж байна? За би энэ жилээс эхэлж гэнэ үү. Шинэ үеач. Бас яа скет урагт нэвтрүүлгээрээ. Богдсонныхаа бас 100 жилээ зориулаад. Багуудаар нар зургатаар явж байна. 1-р багаар яваад. За. Сая дэшээ бид нар улсын авраг малчин Батгахын дуусны очил. Тэгээ залуу малчин айлдууд бас нэг орё гэдэг. Тэгээ багийн дарга маань ингээд багийнхаа сайхан танилцуулаад. За. Тавраа явж байна гэсэн. За нутаг одоо энийг өрөөдөө. Энэ нутгийн. Тий нутг энэ дуутын руу агуутараа л. Энийг өрөө. Хэдэн жил малмалж байна. Би тэгээд одоо 13 онд сургуулиас гараад 3 жил нэг дээд сургуульд өргөл. Тэгээд 16 оноос тасралтгүй малж байна да. 8 жил. Хантайгаа уучраад 19 18 онд гэр боллоо. Тэрнээсээс ерөөсө тасралтгүй малж байна. Энэ жил одоо дахиулах гэж байна уу? Тий энэ жил дахиул алга. Монгол одоо үгүй сайхан да. Тий Монгол одоо. Өгчлэн хаанаас гарав? Энэ дорнод одоо манай нэг тий аймгийн алдартай яаж гисгээс өргөн гэдэг нэг манай нэг ахгүй тий. Тэр ахгүй авчирч өгчээсэн. Зүг. Энэ жил намар авсан. Одоо дага зарлах юм уу? Энэ ихмэр байгаа юм уу? хурдан мөрний хөвгт. Тий энэ манай аймгийн алдартай цэнцэр байх гээд манай нэг бас морины эрдэм зааж өгж байгаа. Одоо багш та. Тэгээд эдний банд байгаа. Одоо тэ морь унах хүүхдүүд бас жоохон хуурчих гээд байна. Ер нь туршлага жоохон ирнэгээд ирнэ. Одоо ер нь өдөөний хүүхдүүд гэсэн мориноос хол байна шүү дээ. Мориноос хол. Тий, морь ундгүй болсон.
Хүүхдүүд байгаад гэр нэрс морь унах юм байцгац. Хүүхд нь байгаа. Хүүхд нь байгаа морь ундаг хүүхдээ дандаа дугуй тэгэл томроод ирэхээр өмцөг л унцгаагаал. Залуу малчид мондог байна тэгээ сайхан энэ сайхан үйлчлэгээ соёлыг устгахгүй тулд хайрлан хамгаалахын тулд бас энэ эцэгүү үүдийнхэн сайхан буйныг бас ингээд маллаад явна гэдэг бол одоо залуу малчид бол төлөөлж энэ сайхан малаа малж яваад хоёр дүүгээ гэр бүл эрүүлэх Одоо тэгээд дөрөв мас сайхан маллаж явахад надад тэгээд мас сураг 10 удаа шиг сайхан арвчин байхын сайхан үсийг өрөөж байна. ерөөл утарч игээ. Ойж байгаа хөлгөн өччих хөнгөн сумшиг хурдан байш сумынхаа төрөө магнаг аваараа гэж сайхан өрөөж байна хин. За тэр ерөөл утарч игээ. Ороо. Морь хүртэл бас сонсдгийг гэсэн шүү дээ. Наадан болоод тэр морь хүртэл гэгээлзээл хөлн өнгөрөөд идэг гэсэн дээ. За хэдэн жил мал малж байгаа та хоёр маань. Масаараа л үстэй тэгээд хураг шиг хариулаад 6 жил. Оо зөв. Тий. Хүмүүс хөгчөд хийгдэг юм байл. Хэдэн жил одоо та мал малж ирсэн. Одоо насаараа л одоо мал малж байгаа хураг шигнээс ахуулаа гэсэн нэрэл үнэ. Ер нь бол тэгэл насаараа одоо багасаа. Хөтөөссөн. Одоо хаварж аяа өвлж юу? энэ өвлж. Энэ жил өвлжэн дээрээс одоо зусланда бохолог гэнэ. Зусланда маргааш гарнаа. Маргааш хаагур зусах уу? Манайхын урд агуут гэдэг газраас. За. Энэ дээрс нэг 10-аад км. Энд ийм мал сувай мал хаваржаан дээр очицсан, хавраар очицсан. Тий. Тэр цагаан толгой өвөр дээр, урд таархны өвөр дээр байт. Мал төлөлөө дуусна. Мал төлөлөө дууссан. Одоо тэгээ цагаан эдэтэйгээ залгах юм дээ. Сайхан цаг. Одоо тусландаа бууж байгаа л тэгэл цагаан эдэгээ гаргана да. Тий. Хичнээн ошоо малтай. Би тэр 4 гушуу малтай нөө. Тэмбэнээс босдоо. Тэмбэнээс. 4 гушуу малыг маллаа чинь 4 өөр ухаан, 4 өөр одоо мал малах ухаан юм да тийм ээ. Тэгэлгүй яхаа. Аав ээж нь одоо энэ утга юм байна. Аав ээжийн утга хүмүүс. За аав ээж хэлээр сайхан яриач. Манай аав чимдийн гам болдог юм байдээ. Тий. Насаараа мал малж байгаа одоо 60 гарцсан. Өвгөө одоо аймаг гарсан да. Тэгээ аавынхаа халааг аваад өдөө үлдсэн, аав ээжийн халааг аваад. Одоо энэ сайхан буйныг үргэлжлүүлэх байгаа тий. Нүүдлийн соёл шүү дээ. Тий. Манай ээж наран цэцэг, зөксөн жав наран цэцэг гээд бас манай энэ сумын хөвгөн байд. Тэг бас аав ээж хоёулаа аймагт л байгаа. Ачцэг хараал. Тэгэл аав ээжийнхээ халааг аваад одоо үргэлжлээл мал маллал явж байна. Үүргээ биелүүлээ. Тий. Үндснийхээ соёлын нүүдлийн соёлыг өөрлөө сайхан тий. Би чихээс зургуул хамгийн баг үнд 6 байна. Тэгэл баг нь өдөө гараал. Мороо энэ сумын начаа. Сумын начаа барилтна. Барилтнаа. Одоо морой сойгол өөрийгөө давхар сойгол. Тэгэж үзэн даа. Очоод гэр бүлээрээ л одоо явдаг зүйл шүү дээ тий. Юусоо тэгээд тавхичээвэл дарчлаа сайн барилттай байгаа баярлж байна. Эсвэл өгнөр тийм. Уяач хүний ихнэр бас л адилхан уяачтай нэ байдаг гэдэг шүү дээ бас тийм ээ. Давхар болж байдаг. Одоо тэгээ энэ морь гэдэг амтан чи ганц өдөр залуучуудыг татчих юм чи амтан л шүү дээ. Тийм шүү дээ. Одоо харин залуучууд ер нь адууны энэ өв соёлын наадан болонгийн адуунд бол айгүй сайхан бас болоод байгаа шүү. Залуучууд мань. Залуу малчд бол бас сайхан их болж байна. Энд ч одоо нүүдлийнхаа тэр соёл, удмынхаа тэр сайхан буурлалынхаа юмыг бас өргөжлүүлэн авч явах ч бас сайхан шүү дээ. Одоо манай хиний хувьд бол айлын отхон юм уу? Тий, айлын баг хөө. Айлын баг хөгч одоо эцгийнхээ голомтыг одоо сахиж үргэлжлүүлж явдаг их том үүрэг бүр эртнээсээ бүр юм ярьдаг үстэй шүү дээ тий. Энэ манай өвлж ер нь над дээр 5 дахь үе дээр ярьж байна уу? Тийм үү. Тий. Эхэл хөө. Сайхан. Бас тэгээ урхан тахил. Би өөрөө энэ юун дээр гарч ийсэн одоо гэр барьсан барин дээр. Энэ дээр төрсөн. Тий, төрсөн. Хэдэн сард вэ? Би 12 сард төрчихсөн, өвөл төрчихсөн. Өөрөөсөө 5 үеийн удам давчин буураа манаа л явж байгаа юм байна. Энэ жил тэгээ нуур ус сайхантай эдний бас их сайхан зуу ирсэн юм аа. Энэ тойромд бүгд дүүрэн байсан. За энэ ямар нэртэй нуур вэ? Энэ дуутын гавчиг гэдэг. Энэ манай гавчиг гэж энэ буудлыг хэлдэг. За. Тий. Тэгээд энэ дээшигээ бүр залгаад энэ тэр өхөр байгааг энэ ингээ орц сэлээсэн сайхан нуур байсан. Одоо ингээл багасаал байна. Одоо багасаал тогтмол нуур ирээс. Осны шууд ирээл. Осны сууд ирээл. Энд чинь бараг 20 жилийн өмнө нуур дараа нь уулзах би л мэддэггүй нуурлж яах юм. Аав ярихтаа
2 жилийн өмнө нуурлж ирсэн юм ирж байсан. Зөв. Тэгээд тэрэндээ байгалийн цаг үе болоод ус гол мөр жоохон ширгээл байх юм байна тийм ээ. Тий, ер нь тэгээ одоо ургамал уурс ч гэсэн ер нь тэгээд гарах нь багасаал. Гарж байгаа ногоон ч гэсэн тэгээд дачир дуухан хойлц ер нь цөөхөн болсон. Ургамлын нөгөө урах тоон багасаад. Тэгээд мал нөгөө яг ургамлаас л нөгөө шимт ижил авдаг нь багасаад ирэхээр чанар муудаал ирж байгаа. Тэгж. Тэгээ одоо манай энэ говийн ургамал чанартай дөө. Ер нь л дороо мал гэх юм. Зөв. Олон төрлөөс ургамал гардаг ус зарим нэг гарахаа харагдах гал байцсан л байна. Цаг үе жоох өөр болоод байна. Цаг үе өөр болоо. Тэгээд энэ хавар эртгэндээ гарчхаараа тэгээд 100 оройхондоо бороо орохгүй, намар эртдээ бороо орохгүй бас гатнаа. Эрен хотын Анжи өнгөт ган эцсийн барилгын ажлын нэгдсэн аж үйлдвэр. Солонгосын том оврын CNC бүрэн автомат хөрөмжүүдээр сэндвич хавтан, хэвтэй өлгөөтэй хавтан, ханын сэндвич, шал дээвэр, ханын полиуретан хэмжээртэй чулуун хөвөн. Сэндвич нь голдоо, чулуун хөвөнтэй хоёр талдаа галд тэсвэртэй хар сэндвичийн хавтан. Мөн шин Атрат веб ган хийцээр бүх төрлийн дан хужилтын төмөр каркас ирэнд ганцхан хийж байгаа. Эдийн засагт хэмнэлттэй, даат сайтай, хөнгөн, газар хөдлөлтөнд тэсвэртэй. 9. Та Mobicom-ийн хэрэглэгч бол шууд холбогдох дугаар од 86 158 499 18 40. WeChat холбогдох дугаар нэмэх 86 15 84 99 180 40. Өвөр Монголын Жата өнгөт ган компани сэндвичийн хавтан төрөл бүрээр нь үйлдвэрлэж байна. Полиуретан ирмэгийн хавтан сэндвичийн хавтны төмрийн зүүн нь тэг 3, тэг 4, тэг 5-ын зузаантай. Хар хөөс сэндвичийн хавтны давуу тал галд шатахгүй дулааныг сайн хадгална. Хэмжээ нь 5, 10, 15, 20 см-ийн зузаантай. Цагаан хөөсөн хавтны хэмжээ 5, 10, 15, 20 см-ийн зузаантай. Чулуун хөвөн сэндвичийн хавтан 10, 15, 20 хэмжээтэй. Давуу тал нь галд шатахгүй дулааныг удаан хугацаанд хадгална. Мөн манайх төмөр каркаснуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Таны хүссэн дизайн хэмжээгээр хийж гүйцэтгэн. Мөн манайх Эрен хотоос Улаанбаатар хот руу каргогоор явуулна. Харилцагуудас 75 35 88 96. WeChat-аар холбогдох дугаар 15 66 15 3 666. Top Laptop Tech Store. Америкийн нэгдсэн улсаас шинэ болон хуучин ноутбукийг оруулан ирж, худалдан борлуулж, хямд үнээр чанартай ноутбукийг сонгоорой. Манай дэлгүүр нь худалдан авсан бүх ноутбукэндээ 12-оос 36 сарын баталгаа олгоно. Мөн дагалд дуулж, цүнх, хулган, пад, Монгол Үсгийн фонд, гарын хамгаалалт дагуулan өгч байна. Бүх хэрэглээний програмуудыг суулган өгнө. Хаяг Монгол 3 дугаар сургуулийн баруун талын автобусны буудал. Мөн хүргэлт үнгүй. Хөдөө орон нутгаас захиалбал Монгол шуудан болон орон нутгийн унаанд тавьж явуулна. Жич унааны зардлыг манай тал хариуцсан. Холбогдох дугаар 99 6 14 21 99 4 38 13. Top Laptop Tech Store. Хан Түнмэл хийц компани төмөр урлагийн өрмөц хийцийн чиглэлээр 12 жилийн туршлагатай баг хамт олон ажиллаж байна. CNC болон нуглаа хааж ашиглан бүх төрлийн төмрийн гагнуурыг бат бөх чанартай өв уламжлалт тусхан загвар хэ оруулан хийж байна. Манайх зах зээлийн үнээс өртөг багтаагаар хэрэглэгчийнхээ хүссэн загвар хийцээр өгч байгаагаараа давуу талтай. Бид чанар хийцээр сэтгэлээсээ урлан гаргадаг. Мөн бүх төрлийн машины ачаа, зуух, барилгын бүх төрлийн төмөр хийц, хашаа, хайс, хаалга, бүх төрлийн шийдний хайрцаг, төмөр хийцийн шинэлэг загвартай, чулуун тавцантай ширээ сандал, авт тоног гэх мэтээр хэрэглэгчийн хүсэлтээр өөрийнх нь хүссэн загвараар Монгол сэтгэлгээгээ тусган үйлдвэрлэж, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгч үйлчлэнэ. Холбогдох дугаар 99 90 79 10 80 62 40 40. Хан Түнмэл хийц компани. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар
Турмега. Эмийн завраас гаж нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Old Mongolia. Өнөө гүрнээс улбаа түүхтэй Хүлэг баатрийн ёс жаягтай уламжлалт зоог. Ингээд энэ амьдралд их усан 6 зүйл хамаг амтны тусын тулд энэ орчин дээр амьд хийгээд амьтай бүхнийг хайрлаж хамгаалж энэ сайхан өв соёлоо нандинаж хайрлаж хамгаалж яваарай гэдэг ингээд бид гурав орчлон хайрлаа гэдэг нэгэн сайхан дуу бацх гавьтын дуснаар тийм ээ. Сайхан дуу байдаг. Энэ сайхан дуу баярлалаа. Талархч байна. Монголынхаа нийт ард түмэндээ нийт малчин ард түмэндээ болон секретарь үзэн суугаа 400 800 дорших Монголынхаа үдштэй өмнө энэ сайхан аялгаа хөгөө засрааж байгаа залуу гэр бүл болон багийн дарагт та бүдээс талархж байна. Баярлалаа. За. Нандин цэнхэр тэнгэрийн хайрлаарай. Намрын бутан хурчин хөрхи. Насан өндөр авэж хайрлаарай. Нартын жамн булаачмнай хөрхи. Өнөг сэтгэлийн аргадж хайрлаарай. Нулимстэнүүдийн арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Гэгэн дорны сарыг хайрлаарай. Гэрэлт туяга хумчин махорхи. Задуухан амаргаан уучилж хайрлаарай. Замлингийн урсгалан илээчин найхорхи. Өнөгтэй сэтгэлийн аргадж хайрлаарай. Нулимстэнүүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Сайхан цагаан үйлсийн чи хайрлаарай. Салхины аясаар сарничхноо хөрхи. Зоргоор олдохгүй. Амьдралыг чи хайрлаарай. Зовлон жаргална. Хуваачхнаа хөрхи. Чи бидний амьдрал ганцхан шүү ганцхан. Амьдралыг зүрхэндээ нандинан хайрлаарай. Сайхан цагаан үйлсийг хайрлаарай. Салхины аясаар сарничхнаа хөрхи. Зоргоор олдохгүй амьдралаа хайрлаарай. Зовлон жаргална хуваачхнаа хөрхи. Өнөгтэй сэтгэлийн аргадж хайрлаарай. Нулимстэнүүдийн арчиж хайрлаарай. Та бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. За ингээд Тимээ цагаан үс шиг тэртээ алсыг зориод явчихдгүй маа. Тийм ээ? Энэ амьдрал дээр хүний лань, чиний лань. Чамааг, таныг биднийг түших гэж, биенээ түших гэж ирд юм аа ингээд. Би биендээ тустай дэмтэй, хайртай, халамжтай яваарай дүүнэр минь. За баярлалаа. Сайхан гэрэл.